намайг Бачаарлын гандлага гэдэг сэтгүүлч мэргэжилтэй. Одоо яг мэргэжлийн чиглэлээр нэгэн өдөр тутмын санд ажиллаж байна. Тэгээд завчлаа болвол хажуугаар нь одоо уран бүтээл оролцдог. Цаг хугацааны шийтгэлд цавсуусан бодлуудын төлөөсөнд сэтгэлийнхэн ирээдсэн ханыг мөрөөрөө тулж толгой гудайсан сэмхэн уйлах эрхчлөөг минь бүх юм л. Амжиргаа гэдэг нь нэг талаас нь нэг өөрийгөө одоо өдөртмийнхээ амьдралыг болгож байгаа тэр санхүүжилтийн хэлбэрийг хэлж байгаа гэж би бодож байна л да. Хоёр идэхгүй хоосон хонохгүй гэж ярьдаг шиг тийм л байна. Гэхдээ зүгээр энд хувь хүнийхээ өөрийнхөө үзэл бодлоо хэлэхэд бид нар өнөөдөр нэгнээсээ авч нөгөөдөө өгжил амьдарч байна удаа гэж би хараад байгаа. Яг хөө дэжгүй миний амьдралын амжиргаа өдөр тутамдаа болоод л явж байна. Тэгэхээр нийгэм агүй их тийм хүлээлтгүй болсон юм удаа л гэж би хардаг байхгүй. Маш яаруу ертөнцид донд амьдардаг болсон тийм. Хизээ би гайгүй амьдралтай болчихвол хизээ би хурдан гоё болохвол хизээ би хурдан од болохвол гэдэг юм уу те маш их хүлээлт байхгүй болсон юмсан. Хүлээлт найдвар хоёр цус ойртож хөөсөө зэн бэлэггүй нулимс сурсгад би түүнээсэн ангид хол солгоо ертөнцийн хазгаарав алгаараа нүрэ дарсаар алхаж явна. Яруу найрагч бол мэржил биш шүү дээ. Ер нь бол мэржлийн яруу найраг гэж ярих гэдэг нь надад таалагддаг байхгүй. Мэржлийн яруу найраг, мэржлийн бус яруу найраг гэхээр одоо хаашаа ч юм те яаж ойлгож байгаа хүлээж авах ёстой ч юм. Үнэхээр мэржлийн яруу найрагаар нь хичээлж чадахгүй бол одоо мэржлийн бус яруу найрагаар нь хичээлч гэж ярих юм одоо те эцтэй. Энэ бол утгагүй зүйл. Амьдралдаа хэр зэрэг сэтгэл ханамжтай байна вэ гэхээс илүүтэй би өдөр тутмынхаа амьдрал илүү сэтгэл ханамжтай явахыг зорддог. Өнөөдрийн надад болж байгаа энэ ус, агаар, салхи, эрхчлөө энэ бол миний өдөр тутмын амьдралын сэтгэл ханамж. Энийг олж харах хэрэгтэй гэж би бодож байдаг. Яагаад гэрүүл салалтууд ихсээд байгаа юм бэ гэхээр би зүгээр хувьдаа миний өөрийн үзэл бодол юм байдаг. Өнөө цагт хүн хүнээ олж авах тэр манай монголчуудын уламжлалт тэр тогтолцоос алдагдсан тал нь холбоотой гэж бодож байгаа. Аливаа нэг хүнийг өөр дээрээ таньж хүлээж авахтай хитрхийх бүтээмжээс нь олж харах гэдэг юм л да. Хувь хүнийх нь мөн чанар гэдэг талаас нь биш. Хитрхийх бүтээмжээс нь хитрхийх олон зүйлд нийцж байгаа тэр хэлбрээс нь тийм үү? Хүлээж авах гэдэг болсон. Ингэснийгээ тухайн хүнийг олж харж гин өөр дээрээ авж гин гэж яриад байгаа байхгүй юу? Гэтэл яг үндсэндээ тэр хүнийг олж авч чадаагүй. Үүн дээрээс маш их зөрчилтэй хүмүүстэй тийм үү? Яг халуун амьдрал бол яг үндсэндээ бол их орооцолтой, их зөрчилдөөн, ихтэй юм штэй. Ер нь бол тэр бүхнийг хэрхэн зас залруулах вэ? Юуг нь одоо даван туулах вэ? Хаана нь очиж зогсох вэ гэдгээ бас жоохон бодвол зүгээр юм да. Хүнийг заавал тэр бүтээмжтэй талаас нь л хүнийг олж харах гэдэг юм л да. Энэ л хамгийн том алдаа юм гэж би хувьдаа тэгдэг үгэндээ. Халуун, өтгөн, дундуурхан аяга байх хүнд ганц ятан усаж халбгаар нь цөхрлийг төөрөж усахад самцны минь нэхээс нь тэг бөөсөрсөн ширхэхгүй та нар цэл залуухан амаргийн минь хурууны хээг надаас одоо бүнхэ. Манай нийгмийн залуучууд гоё юм. Би зөвөр ингэж хэлж байгаа. Урамшуулаад хэлж байна. Маш гоё хувцастай байна, маш гоё гар утастай байна, маш гоё машинтай байна, маш гоё том мөрөөдлөттэй байна. Жижигхэн зүйлийг мөрөөдөж чадахгүй байна залуучууд. Бүгд том мөрөөдөлтэй. Өнөөдөр өөрийн чинь амьдралд хэрэгцээтэй бахан зүйлийг магадгүй тэр бахан зүйл чинь чиний амьдралын маш томоохон амин хэлхээ болно доо гэж одоо болдог тэм зүйлүүдийг мөрөөдөж чадхаа байсан. Бүгд том мэрэгчлэлтэн болохыг хүссэн. Бүгд л одоо том компани байгуулаад биш. Яг үндсэндээ бол хүн жижигхэн зүйлийг мөрөөдөж сурах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр нэг сайхан үзэгтэй болох ч гэсэн бас сайхан л мөрөөдөл шүү дээ. Өнөөдөр нэг хайртай дотны хүнтэйгээ ч юм уу гэр бүлээрээ нэг сайхан нэг үчиг нэг сайхан хоол хийгээд өнгөрүүлчихсэн хүний мөрөөдөл байхгүй юу? Ер нь бол том мөрөөдлийг биелүүлэхэд маш том хугацаа зарцуулдаг шүү. Маш том эрсдлүүд гардаг шүү. Харин тэр эрсдлүүдийг хувь хүн өөрөө робот биш, терминатор биш те. Хүн учраас тэр эрсдлүүдэд даваад туулах чадвар надад байгаа юу? Тийм чадамж боломж болцоо амьдрахын орчин бусдын нөлөөлөл байгаа юу үгүй гэдгийг ялах хэрэгтэй байхгүй юу?
Тэгхгүйгээр бүгд том мөрөөдлийн ард гарах гад яасан ч хүнд амьдрал өвдөө, яасан ч их хүнд мөрөөдөл өвдөө гэж би үнэхээр боддгийн. Гэтэл хүн бол эцсийн дүндээ бол энэ бүхний ард өөрийгөө алдаж дуустдаг шүү. Алдад дуустдаг. Мэдээж хүнд эд хөрөнгө, эд баялаг тийм ээ, боловсрал хэрэгтэй. Энэ бол тухайн нийгмийнхаа үйл явцыг дагаад зайлшгүй гарч ирж байгаа тийм зориг хэрэгцээнүүд болохоос биш хүний амьдралын мөрөөдөл биш. Залуучууд маань ер нь хитрхи том мөрөөдлөөр л яваад жигүүрлээд байна уу да. Заримдаа жижигхэн дал жигүүрч гисэндээ бас их гоё. Хөөхөн нэстэг тал байдаг штэ. Энийг бас залуучуудад хэлмээр байна. Мөнгө бол хэрэгцээ. Яг үнэндээ бол мөнгө амьдралын зарим үед амьдралын утга учир болж хувирдаг. Эсвэл бид нар өөрсдөө тэрийг утга учир болгон хувиргадаг. Өөрийгөө мөнгөний цаад голч руу өөрийнхөө оюун санааг төлөвлөлд одоо ингээд чиглүүлээд байгаа нь айгүй том эмгэнэл баггүй юу. Зүгээр мөнгө бол хэрэгцээ юм шүү. Ер нь бол зайлшгүй байх хэвээр, хүн ажил хийх хэвээр, мөнгийг олох хэвээр, тэрийг амьдралдаа зарцуулах хэвээр. Хэрэгцээтэй өөрт чинь хэрэгтэй байгаа тэд зүйлдэл зөв зарцуулах нь л ер нь мөнгөний өөрийн үнц юм да. Амьдрал шантарч ирсэн үе надад байхгүй. Юу хийх ёстой вэ гэдгээ ойлгохоо болж байсан үе. Төөрж исэн олон тийм өдөр хоног надад байдаг. Хүн өөрт нь итгэл үнэмшлийг өгдөг зүйл рүү тэмүүлдэг юм байна те. Тийм учраас одоо би илүү их готролгүй өөдрөг байх юмсан. Тэр зүйл бусдад бас хуваалцах юмсан гэж би зорддог болсон. Амьдрал би шантарч үзээгүй. Амьдрал юун дээр тогтдог вэ гэж. Амьдрал бол өөрөө нэг тийм нэг нь нөгөөг нөхөж явж идэг тийм зүйл. Тэгэхээр за яг ерөнхий голчоосоо бол хүн хүнээ одоо олж харах тэр итгэл үнэмшилтээр илүү их тогтдог юм да. Хүн бол зовох ч ёстой, жаргах ч ёстой. Жаргал руу байнга тэмүүлж байгаа, зовлонгоос байнга зогтож байгаа тэр хэмнэлчин л өөрөө амьдралын гол тийм зарчим юм шүү дээ. Тэгээ аль аль нь хязгаарч баригдах тийм зүйл биш. Би алдаандаа хайртай. Ер нь бол алдаандаа хайртай байна гэдэг нь би байнга цаашдаа тэр алдаагаа гаргана гэсэн үг биш л дээ. Би тэр алдаануудаа мартаж үгүйсгэж хэн нэгнээс нуухын тулд биш би харин ч алдаандаа хайртай байдаг. Найз бол хүний хамгийн эрхэм зүйл шүү дээ. Муу зүйлийг ярьсан, зөвлөсөн тийм найзд бол их дургүй. Би бол үнэтэй. Би бас олон сайхан найзуудтай. Гэхдээ бас олон сайхан найзуудаа одоо өөрөөсөө болж алдж исэн, гомдоож исэн тэ сэтгэлийн одоо хөргөөсөн талууд надад байдаг. Хэрэг би одоо яг үнэтэй тэр найзуудаасаас тэгэхээр уншлахгүй мараа. Бидэрт мэдрэмж гэж байгаа байхгүй. Тэр мэдрэмж олон мэдрэмжүүдийг бид нар авж байгаа тэр энерги, тэр сигналаа сэтгэл гэж нэрлэдэг байгаа. Ер нь бол сэтгэл гэдэг зүйлийг үнэхээр яг жинхэнэ мөн чанараар нэг олж харах гэдэг бол яг хүн хүний амьдралын хүнд үеэд л харагддсан болоо гэж бодъё. Хүний зүгээс тэр өөрийнх нь зүгээс тэр те амьдралын хамгийн үн цэнтэй зүйл бол гэр бүл. Ерөөсөө л энэ. Тэр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч тэрлөө тэмүүлнэ гэдэг бол магадгүй хүн амьдралдаа насан туршдаа одоо маш олон зүйлээс маш удаан цаг хугацаанаас хайгаад олж авч чадахгүй хизээч олдшгүй тэр зүйл байхгүй гэр бүл гэдэг зүйл бол тэр чиний үнсэн юм шүү. Энэ хорвоогоос магадгүй тэр л үнсэнээр чинь чамаа хүмүүст өгнө шүү л хэлбэр байна. Амсан бүхнээ нүднийхэн цогонд банаж нулимсаар өдрөөч чад амьдрал гэдэг хүйг тархинасаа таслах гэж хоосон тэмцэцээр азжрал хэмээх хөрмний төвчийг тастад цацдгийг минь амжиж битгий түү араас минь одоо хинч дуудахгүй. Монгол орны ирээдүйн хөгжил бол тодорхой. Сайн сайхан болно. За энэ бол нийтлэг хамгийн том масктай минь. Хүн бүхэнд нэг юм маск байдаг те. Би зүгээр жоохон болгоомжлол байна л да. Алстаа зүгээр их уусчих үедээ л гэсэн ах вэ уламжлал түүхэн соёлоод те түүхэн тэр ухтхоонууд бидрээс их хурдцтайгаар гээгдэж алга болоод бид нар нэг тийм уусмал тийм ээ эрлизмэл хэв маягийн амьдралын хэв маягийг илүүд үздэг те тийм хэмнэл рүү орчих үедээ гэсэн тийм жоохон болгоомжлол байдаг. Эцсийн эцэст ер нь амьдралын хамгийн том ачаа хэн өөрч явд юм бэ?
Яг үнэнэхээр эмэгтэй хүн амьдралын хамгийн том ачааг өөрч ирдэг гэж би боддог. Хайрламар ачаа шүү энэ ачаа бол яг үнэндээ үеийн өрөөл байдаг. Би байдаг гэдэгт итгэж явдаг. Юу гэхээр одоо зүгээр яг өөр дөр л жишээ аваад ярил л да тий. Нэг өдөр орой унтахтаа 3 өрөө байшингийн аль нэг өрөөнд ингээл дээшээ хараад унтсан. Өдөө нэгэд өглөөс ирсэн чинь нийтийн байрны таацаараа ширтсан байхгүй. Одоо манай байрыг түрээсэлж байгаа л манай мөнгийг нэг өгөхгүй нэг 2 3 хончихгүй дээ. Манай ээж надад юу гэсээр яах вэ хүний амьдралаас байхгүй зовлон байх үстэй миний хөө хэд хоног харахгүй даа гэсэн. Тухайд би очиод ингээл хаамаагүй хэлээ тэр мөнгө төгрөгөө нэгчээсэн чинь хожим нь яг намайг тэгсэн шүү дээ. Яг тэгэхэд ёнк гэдэг энэ дотор бодогддог байхгүй. Ярсаал. Юу илээ гэж бодож. Тэгээд зөвөр энэ бол нэг гантлаг гэдэг хүний амьдрал дээр нэгэн цаг үеийн амьдрал дээр гарч ирсэн зүйл л дээ. Зөвөр эндээс би үеийн үр гэдэг зүйлийг дүгнэлт маань арай бодиттой болсон юм уу даа гэж би хараад байна байхгүй. Хүн өөрийнхөө уваагүй хойрог тэр залхуу одоо бүтээмжгүй тийм арчаагүй байдал нь өөрийнх нь дайсан болдог те. Тухайн цаг үеийнхэн дайсан хамгийн том өөрийг нь одоо хорж цагдчихэдэг хамгийн том өөрийг нь одоо үгүй хийж устгах хамгийн том дайсан бол тэр юм байна. Тэр хүн өөрөөсөө дайснаа хайх хэрэгтэй. Өөрөөс гэхээс илүүтэй. Яруу найраг бол сэтгэлийн хөөрл биш юм. Сэтгэлийн хөөрл мэдрэхүй хоёр бол хошоол хоёр өөр ертөнц шүү дээ. Ер нь бол эсвэл их сэтгэлээр их унжааж эсвэл маш их баярлсны үедээ. Завсрын гэдэг зүйл бол завсрын л гэдэг шүү дээ. Ер нь завсрын өнгө ч гэсэн завсрын өнгө гэж ярьдаг тийм. Ерөнхий утгаар нь хэлэхэд бол амьдрал бол сайхан зүйл тийм мэдээж. Улаан чулуутын хогон дээр нохоо олоод төрсэн буудуулсан бол яах юм тийм. Энэ амьдралаас явахын өмнө би бол олон юм хөсөхгүй. За тэртээ дэргөө надаас хамаарагдах зүйл ч байна, бас хамаарагдахгүй хүчин зүйлүүд ч байгаа тий. Байгаадаа сэтгэл ханаад үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэх юмсан гэж би бодож явдаг. Өөрийг нь төсч умдаг авээгүй нэмсгэл шиг амьдралд сэтгэлийн нэрчгдсэн ханыг амрагийнхаа төлөө мөрөөрөө төсч алгаар нь нүрэнд орж түүнийхэн өмнөөс үлээ алвилдээ чадалч нь хөрвөл намайг зогсоо.